Ямар ч аав бол ингээд яаж хийж байгаа л үр хүүхдийн төлөө шүдээ зугаал аль ч нийгмийнхээ давхрагтаа төвчих юм а төвчээд гацгүй тэр хүний аавын үнэлэмжийг хэн бий болгоно гэж хажууд хань байхгүй. Ямар үр хүүхдтэй бид нэр аав нь ийм хүн гэдэгтэй биш. Тий, би тэгж шүү. Би тэгж шүү. Тэрийг ганц одоо тодорхойлдог юм бол хань. Хүний хань. Хүүхдүүд нь дэрэгдэн биш. Аав чиний амьдралын төлөө яаж явааг та сайн. Өглөөний мандахнаас үдсийн шингэх наран хүртэл орой бокс хийхгүй ингэж яаж аавыгаа хайрлаа шүү. Ерөөсө тэгээд тэр ихнэр хүн нөхрийгөө орж ирэх цагаас нэг хүлээл тэр хүндлэл чинь өөрөө тэр харагдаж байгаа байдал чинь үр хүүхдүүдэд аавыгаа хүндлэх бүх нөхцөлийг бүтээж. Бид нар угаасаа эцгээ хүндэтгдэг гэсэн. Тийм учраас тэр аав төрүүлээ тэр цайны дээжийг өгөх. За тэгээд тэр хоолны дээжийг өгөх, малгай бүсийн дээшээ авдран дээр тавих, дор унгадгүй. Амьд сэрүүн ахууд нь эцгийгээ сайн ойлгуул тэр ихийн үргийг чухал байгаа байхгүй. Тэр таниулж мэдүүлэх. Аав чинь хэр баргийн юм дээр дуухгүй минь. Энийн чи ингэ хийж. Чи аавыгаа жоохон гомдоочудаа ингэсэн дээр гэж. Юусе тэгжил хань түшиг гэж чи бие бинийгээ ингэж одоо нэгсний пропаганда хийж ингэсэн үг шүү дээ тий. Үгүй сурталчлаа тий шүү дээ. Аав нь ч гэсэн мөн адил за ижитэйг ингэж болохгүй гэдэг. Тий. Тэр ажлын шаардлагаар байхгүй байгаа шүү дээ. Тэрийг одоо таны хэлдгээр нөгөө хүүхдтэй орчуулж өгнө, ойлгуулж өгнө гэдэг чинь их хүний үүрэг байхгүй. үүрэг байх нь. Тэгээд тэр их хүн өөрөө нөхрийгөө таа гэж дуудаад ирэхээр тэр хүр хүүхд чинь ингээд шууд таа гэдэг чинь нэг юм левел нэг шатны дээр доороос наа аавыг ээж хүртэл таа гэдэг юм лээ. Аав маань бол тий бор гэртээ богд хар гэртээ хаан юм а гэж ойлгож ич тэр хүндлэл болж байгаа. Тэр хүндлэл гарахгүй бол хайрын тухай яриад ч ирэхгүй.